Баримт хэрэг үзэгчтэй цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн бям гарагийн дугаар хэлж байна. Хүлээн авна. Орон өдрүүдэд хүйтний эрч чангарч ихэнх нутгаар цасан шуурх талаар ус цагуур орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор онцгой байдлын ерөнхий газар мэдээлэл гаргаж, онцгой шаардлага байхгүй бол эх өдрүүдэд хөдөө орон нутг руу зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж байгаа юм. Цочрог үйлрэлт зүүн аймагудаас эхэлнэ гэж мэрэгжилтнүүд мэдээлж байгаа учраас нөхцөл байдлын талаар манай орон нутгийн сурвалжлагч Отхон Бав дараах мэдээллийг дамжуулж байна. Дорнод аймгийн чиглэлд орон нутгийн чанартай зарим зам хаагдж, хүйтний эрч эрс чангарчээ. За яг одоо Дорнод аймагт асах 30 градусын хүйтэнтэй байна. 2016 оны 1 сарын 15-наас эхлэж хүйтний эрч Дорнод аймгийн нутгаас эрс чангарч, за шөнөдөө 33-аас 38 градус, өдөртөө болвол 28-аас 30 градус орчим байна. За ер нь цаг агаарын урдсан мэдээгээ сүүлийн өдрүүдэд халах голын сав газар болон хэрлэн голын сав газар дагуу шөнөдөө 38-аас 43 градус хүртэл хүйтэн гэсэн цаг агаарын урдсан төлөв гарсан байна. Дорнод аймгийн нийт нутаг засан бүрхүүлтэй зарим газартаа засны зузаан 18 см-т хүрчээ. Тухайлбал Тус аймгийн Матад сум цагаан зудтай халах гол, гурван загал, хөлөн бөөр, булган, чойволсон, сэргэлэн зэрэг сумд зодорхуу байдалтай байна. Тиймээс аймгийн онцгой байдлын газар иргэдэд анхааруулах тал дээрээ түлхүү анхаарч байна. Сүүлийн үеийн цаг агаарын нөхцөл байдлаар бол зүүн зүгийн нутгаар цас орох улмаар 16-аас 18 м, 20 м хүрч ширүүсэх юм салхи ширүүс цасан шуурах юм төлөвтэй байгаа. Өнгөрсөн жил Дорнод аймагт их хэмжээний төмөр ассан, зарим сумын бэлчээрийн тал хувь нь шатсан. Энэ нь өвөлжилтийг хүндрүүлэх гол шалтгаан нөхцөл болж байгааг малчид хэлсэн байна. Учир нь хур өвс байхгүй бэлчээрт цас баг зэрэг орохтол хунгарлаж мөстөөд малыг сулдаадаг байна. Мөн засан шуурга ойр ойрхон шуурсны улмаас зам даваа хаагдж эхэлжээ. Тухайлбал Баян уул Уйлхан чиглэлийн улсын чанартай зам дагуу 15 км орчим урт цасан хунгар үүсжээ. Доронтоос баруун урт чиглэлийн орон нутгийн чанартай 200 км зам бүрэн хаагдсан байна. Аймгийн удирдлагууд болон аймгийн онцгой байдлын газар автозамын арчилгааны компаниуд хамтран цаг тухай үерт нь цэвэрлэж замыг нээх арга хэмжээнүүдийг авч байгааг орон нутгаас мэдээллээ. Говьсанбар аймагт нийт нутгаар өвөлжилт хүндөвтөр байна. Хүн хүч цөөхөн аслагдсан сумдад өвс тэжээл үнгүй хүрэх ажлыг аймгийн захиргаанаас авч хэрэгжүүлж байна. Гэвч зарим хил залгаа аймагудаас зөвшөөрлгүй мал орж ирэх, бэлчээр нутгийг талхлах тохиолдол элбэг байгаа нь малчдын нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэж орон нутгийнхан мэдээллээ. Өнгөрсөн жил зуншлах тааруу байсан учраас өвс тэжээл тарчигхан, бэлчээрийн ургац тааруу нийт нутгаар 15-аас 35 см цасан бүрхүүлтэй байгаа тухай аймгийн хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Тиймээс аймгийн нөөцөөс малчдад өвс тэжээл хүргэх ажлыг тасралтгүй явуулж байгаа юм байна. Төвөөс урагшаа, баруун урагшаа бол үйлжилт нэлээ хүндрэлтэй байгаа. Тэнд үнэхээр хүндрэлтэй, нөгөө бэлчээрт гарцгаахгүй учраас цасан бүрхүүл дарагдчихад хэцүү байгаа. За аймгийн улсын нөөцийн салбараас 11,900 бодол өвс, одоо 238 тонн өвсийг бол малчтад үнэгүй хүргэсэн байгаа, тараасан байгаа. За 519 шуудаа тэжээлийг бас мөн үнэгүй хүргэсэн байгаа. Ихэвчлэн хүндэрж байгаа эсгүүдтэй нэлээд хэсгийг нь бол өгсөн. Аслагдсан сумдад цаг агаарын урьдчилсан мэдээг цаг алдалгүй хүргэх зорилгоор малчдын гар утсанд мессежээр мэдээлэл явуулах зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймгийн нийт 50 сумд цагаан зудтай, 20 аймгийн 120 сумд өвөлжилт хүндөвтөр байна. Орон сууцны эрэлт багасж, нийлүүлэлт нэмэгдэж, зах зээлийн тэнцвэртэй байдал алдагдж байна. Энэ бол зөвхөн нээсэл байгаа жишээ биш юм. Орхон аймагаас манай сурвалжлагчийн ирүүлсэн мэдээнд Тус аймагт 20,000 орчим айл орон сууц захиалах эрэлт байгаа их тооцоог мэрэгжилтнүүд нь гаргасан ч борлуулагдаагүй орон сууцнууд байсаар л байгаа юм байна. Аймгийн хэмжээнд 1550 гаруй айлын орон сууцны 13 төсөл хэрэгжиж байгаа юм байна. Эдгээрийн тодорхой хувь нь зураг төслийн шатанд яваавал үлдснийх нь дэд бүтэц барилга угсралтын ажил эхэлсэн байна. Үүнээс өнгөрсөн онд 9 төслийн 13 барилга ашиглалтанд оржээ. Ашиглалтанд орсноос нь хойш 500 гаруй айлын орон сууцыг иргэд худалдан аваад байгаа бол 300 гаруй орон сууц зарагдаагүй байна. Хэдийгээр шинэ орон сууцны үлдэгдэл байгаа боловч энэ онд Орхон аймагт 7 дугаар хорооллынхоо 6 байршилд орон сууцны зориулттай газрыг төсөл сонгож шалгаруулалтаар олгохоор болжээ. Одоогоор дээр дурдсан 1550 айлын орон сууцны барилгын ажил үргэлжилж эх жил ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна. Эдгээр орон сууцны 13 төсөл хэрэгжиж, зах зээлд орон сууцны бүтээн байгуулалт нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбогдсон Эрдэнэт хотод хуучин орон сууцны үн өнгөрсөн оныхоос 10 сая гаруй төгрөгөөр буураад байна.
Мониторын үзэгчтэй цагийн урт хөтөлбөр өнөөдрийн сэдвээр үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдрийнхөө сэдвээр бид ипотекийн зээл өнгөрсөн хугацаанд ямар үр дүнтэй хэрэгжсэн, цаашид ипотекийн зээл Монголын эдийн засагт ямар үр нөлөөтэй байх вэ гэдэг асуудлыг онцолж байна. Тэгэхээр энэ удаагийн зочны цагтаа бид Монгол Улсын их хурлын дарга их хурлын зөвлөх байгальмаг урьж ирүүлээд байгаамаа. Танд орой минь төргий. Тэгэхээр ипотекийн зээл 2013 оны 6 сараас аль бие усаар хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд Монголын эдийн засагт ямар эерэг үр дүн авчирсан бэ гэдгийг та эхлээд танилцуулах. За ипотекийн зээл минь 2013 оны 6 сараас эхэлж хэрэгжсэн. За энэ хугацаанд нийтдээ 8% зээлэнд 76 мянган айл өрх хамрагдаж чадсан. За энэ өөрөө барилгын салбар эдийн засгийн 4.1%-ийг л эзэлж яадаг. Тэгэхээр энэ ипотекийн зээлийн эргэлт маань эдийн засагт шууд өөрөөр хэлбэл нөлөөлж байна гэсэн үг. Энэ хэрэгжих явцдаа бол мэдээж 76 айл өрх маань шууд шинэ байранд бас хамрагдаг. Хуучин 14-15% жилийн хүүтэй зээлэнд хамрагддаг байсан хүмүүс маань 8% болж бас шилжсэн юм тоо үзүүлэлт байгаа. За ингээд 8% зээлийн хэрэгжилт эдийн засгийн өөр нөлөөг бол ер нь хуримтлал үүсгэх байдлаараа маш юм нөлөө үзүүлсэн юм зээл болсон. Арилжааны банкудаас энэ зээлийн явцыг асуухад энэ бол маш өндөр одоо төлөлттэй, эргэн төлөлттэй энэ зээлээ. Тэгэхээр энэ зээл маань бол амжилттай хэрэгжиж байгаа ийм хөтөлбөр болж чадсан гэдэг бол хэлж байгаа. Барилгын салбарынхантай болон хэвлэлийнхэнтэй хийсэн улсын хурлын дарга өчигдрийн уулзалт бол нэлээд үр дүнтэй боллоо гэж хараад байгаа. Тэгэхээр өчигдөр бол ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээр барилгын салбар орон сууцны үн бол тогтвортой байна гэдэг үгийг бол барилгын салбарынхаа өөрсдөө хэлсэнтэй. Мэдээж одоо эрэлт нэмэгдэн дагаад нийлүүлэлт нь бас өсөх учраас тэгэхээр нөгөө тал дээр энэ барилгын салбарын үнийн тогтвортой байдал нар хэр одоо хугацаанд хадгалагдах бол гэж та харж байна. Тэгэхээр өнөөдөр зах зээл дээр 18,882 айлын орон сууц улсын комиссд хүлээлгээд өгчихсөн яг эзэндээ очиод бэлэн болцсон байгаа. Өнгөрсөн оны 12 сарын 4-нд энэ ипотекийн зээл мэнд зогссноороо борлогдоогүй одоо ийм хүлээлт үүсгэсэн байна л да. Тэгэхээр энэ 2016 онд нийтдээ нэг 30 мянган айлын орон сууц ашиглалтанд ороход одоо бэлэн болцсон байна гэж харж байгаа. Энийг ямар байдлаар харж байгаа гэхээр 2015 оны жилийн эцсийн байдлаарх судалгаа харахад 22 мянган айл өрхийн орон сууц 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байж. Ингээд барилга угсралтын компани болон үйлдвэрлэл эрхлэгч нартайгаа ингээд уулзахаар бид нар өнөө өсгөх ямар ч одоо боломжгүй. Бид нар энэ ипотекийн зээлийг үргэлжлэх юм бол нөгөө тойрсон бартерын системтэй өрийн шүлжээнд орчихсон энэ салбар маань эргэлтэнд орно. Өөрөө эдийн засгийн эргэлт маань бас сайжраад ирнэ. Тийм учраас аль болох бид нар үнэ өсөхгүй магадгүй барилга угсралтын компаниуд үнэ буулгаж одоо хурдан хугацаанд зарах ийм нөхцөл байдлыг бид нар эрэлхийлэх байхаа. Ипотекийн зээлийн хүүг 8%-аас 5% шилжүүлэхэд эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж харах нэг хэсэг байгаа. Тэгэхээр Монгол Улсын эдийн засагт 8%-аас 5% шилжихэд ямар нэгэн үр нөлөө эрсдэл гарах уу? Тэгэхээр Монголын эдийн засгийн би түрүү хэлсэн 4.1% барилгын салбар эзэлдэг гэдэг. Шууд одоо энэ 8% моргежийн ипотекийн зээлэнд хамрагдчихсан энэ айл өрхийг 5% одоо нэг дор шилжүүлэх юм бол өөрөө эдийн засаг даахгүй болно л. Тийм учраас бид нар системтэй, хугацаатай ингэж шилжүүлэхгүй бол болохгүй. Нөгөөтэйгүр шилжүүлэхээс гадна бид нар ипотекийн зээл гэдгийг зөвхөн 8%, 5% гэж ингэж хязгаарлаж болохгүй л дээ. Хүмүүс энэ дээр бас өөрсдийн одоо сонголтыг хийх хэрэгтэй. Бид нар ипотекийн 8 одоо төрөл ипотекийн сонголтоор нас хүмүүстэй боломжийг олгосон ийм төрлийг бий болгохоор бол ажиллаж байна. Тэгэхээр хүмүүс өөрсдийнхөө эдийн засгийнхаа нөхцөл байдал, энэ зээлийнхаа эргэн төлөлтийн нөхцөл байдлаа үйл ажиллагаатайгаа уялдуулаад сонголтыг хийх боломжийг олгож байгаа. Өчигдрийн уулзалтын дээрээс улсын хурлын дарга хэлжсэн ипотекийн зээлийг 5% шилжүүл мэдээж хамрагдахыг хүссэн барилгын компаниуд маш олон болно. Тэгэхээр эдэн донд шалгуур тавья гэдэг асуудлыг ярьж эхэлсэн тийм. Тэгэхээр шалгуурынх нь эхнийх нь бол мэдээж юутай дотоодын хөрөнгө оруулалттай байх хэрэгтэй гэдгийг тавьчихсан. Хоёрдугаарт зөвхөн Монгол ажилчид Монголын ажиллах хүчний нөөцөд дэмжсэн байх хэрэгтэй гэдэг асуудлыг ярьж байсан тийм. Тэгэхээр яг энэ хоёр дахь шалгуур ингээ хэрэгжээд явах боломж хэрэг гэж та харж байна. Зөвхөн Монгол ажилчид барилгын салбараа аваад явах боломж байгаа юу? За тэгэхээр бид нар энэ ипотекийн зээл, энэ хөнгөлөлт, энэ боломжуудыг олохдоо дотоодын үйлдвэрлэгч нараа
дотоодын ажил хүчийг дэмжиж явах нь энэ бол зүүн хэрэг. Яг ингээд салбараар нь хараад жингээр нь харах юм бол манай барилгын салбарт жилдээ нэг 22-3 мянган гадны ажиллах хүчээ авах тийм санал хүсэлт манай компаниудаас ирдэг. Эргээд ингээд бид нар ажилгүйдлийн төвшин, за хүмүүсийн эрэлт хэрэгцээ, ажил хайж байгаа нөхцөлийг харахаар энээс давсан тоо харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яагаад дотооддоо ажиллах хүчнээ бэлдээд энэ бүтээн байгуулалтынхаа ажилд оролцож болдгүй юм бэ? Гаднаас ирж байгаа ажиллах хүчээ яах юм? Цалин энэ чинь ажиллаа, цалингаа аваад нөгөөх маань нөгөө валют болоод буцаад урсаа гараа явчихна тийм. Тэгэхээр ипотекийн зээлтэй холбогдож гарч байгаа бас нэг асуудал дээр иргэд тэнэгэлзээд байна. Ипотекийн зээлийн хүрээнд бол 2.4 их найд төгрөгийн актив хөрөнгө үүссэн. Тэгэхээр энэ хөрөнгийг нийгмийн даатгалын сантай холбосноор ер нь хүмүүст ямар ашигтай байх юм бэ? Тийм. Тэгэхээр яг одоо их хурал дээр хоёр үндсэн чиглэлээр хууль хэлцэж байна л да. Үндсэн хуулийн цэцгийн гаргасан шийдвэрийг буцааж хуулийн хүчин төгөлдөр хүрээнд авч. За нэг нь бол тэтгэврийн даатгалын санг хөдөлгөөнгүй зогсон байдалтай ийм санг бид нар хөдөлгөөнд оруулъя. Ингэж хөдөлгөөнд оруулахдаа дээрэс нь зөвхөн нэг урсгал чиглэл гаргая. Энэ орон сууцчлах хөтөлбөрт гаргая гэсэн. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө нийгмийн даатгалын сан маань өөрөө эргэлтэнд нэг талдаа орж байгаа. Тэтгэврийн даатгалын сангаар дамжиж нөгөө үйлдвэрлэгч нараа дэмжиж байгаа, ажиллах хүчнээ дэмжиж байгаа, орон сууцнд орох иргэдээ дэмжиж байгаа. Энэ дээр нь үнд цаас гаргаад ингээд явхад бол энэ өөрөө нөгөө зогсон байсан системийн хөдөлгөөнд ороод явчихлаар өөрөө эдийн засагт ашигтай аль талтай ашигтай ийм хэлбэр болж байгаа юм л да. Тэгэхээр энийг бол бас давхар хилцээж шийтгэхээр зориод явж байгаа. Тэгэхээр ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үгүй юу гэдэг асуудал ер нь нэг сард бол багтаад тодорхой болчихно гэж ойлгож болох. Тийм. Сая 4 өдрийн чуулганаар энэ хуулийг хилцэх үгүй юу гэдэг эхний хилцүүлэг явсан, хилцгээр шийдвэрлсэн, үдээс хойш нь байнга ороод хуралдсан. Тэгэхээр эх 7 хоногт энэ маань хүчин төгөлдөр болоод хууль маань батлагдана. Ингээд 10 хоногийн дараа олон нийтийн хэвлэл мэдээлэл эрсэл төрийн мэдээлэлд гарснаар бол хууль маань хүчин төгөлдөр болчихно. 2 сарын 1 гэхэд үндсэндээ энэ хууль маань бүрэн дүрэн хүчин төгөлдөр үйлчлээд 2 сарын 1-ээс 8% ипотекийн зээл маань хэвийн үргэлжлэх боломж нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Үзэгчдээ бид өнөөдрийнхөө сэдвээр ипотекийн зээлийн үр дүн цааш гарах Монголын эдийн засагт үзүүлэх үр нөлөөний талаар ярилцлаа. За улсын хурлын дарган зөвлөх байгальмаа манай студид зочноор өргөдлөө. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгчтэнд баярлалаа. Анагаах ухааны чиглэлээр мэрэгшиж байгаа оюутан залуус зориулсан сайн мэдээ бидэнд байна. Энэ чиглэлээр суралцж байгаа оюутнуудад зориулсан төрөлдсөн номын сан анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дэргэд байгуулагдсан байна. Энэ номын сангаас эрүүл мэнд анагаах ухааны чиглэлийн бүх төрлийн номыг олж унших боломжтой юм аа. Энэ 7 давхар барилгыг номын хөргөө болгон ашиглахаар болжээ. 2 давхарт нь 159 хүний суудалтай уншлагын танхимд ашиглалтанд орсон бол 3 давхарт нь 144 хүний суудалтай эрдэм шинжилгээний танхим нээгдсэн байна. Мөн бүх номыг захимаар захиалаад унших боломжтой гэж байна. Тэгээ номын фонд шинжлэгдсэн. Тэгээд бас аль болох нөгөө судалгаа шинжилгээний тал ч юм уу эсвэл бишлийн чиглэлээрээ бас олон мэдээлэл авах боломжтой болсон. Номын сан нэгдснээр болохоор одоо анагаахын бүх оюутнууд төдөө бүх сургуулийн оюутнуудад энд одоо сурч мэдэх төр боловсрох нөхцөлийг нь бүрэн хангаж өгж байгаа. Уншигчид номын санд өөртөө үйлчлэнэ. Өөрөөр хэлбэл унших номоо номын санчдад захиалж хугацаа алдах шаардлагагүй. Уншигчид өөрсдөө дуртай номоо аваад унших боломжийг бүрдүүлсэнийг номын санч нь хэлж байлаа. Улсын хэмжээнд анх удаага бид нар фондыг нээлттэй болгож өгсөн. За одоо номын сангуудад дандаа ном захиалгаар авдаг, эсвэл электрон каталог шүүжээж, тэгжээж өөрсдийнхээ хэрэгцээтэй номоо авдаг байсан бол одоо энэ нээлттэй номын фонд нээсээрээ номын худалдааны дэлгүүр шиг одоо дотор нь ороод өөрөө ямар ном надад хэрэгтэй байна, ямар ном манай номын санд байдгийн бэ гэдгийг үзэх харах тийм бүрэн боломжтой. Номын сан цагт 2000 гаруй хүнд зэрэг үйлчлэх боломжтой юм байна. Хамгийн сүүлийн үеийн техник технологийн шийдлэр хийгдсэн номын санг барихад 3 тэрбум 900 гаруй сая төгрөг зарцуулжээ. Шинжилгээ ухааны ололт амжилтыг дээшлүүлэх, анагаахын чиглэлийг суралцж байгаа оюутнуудын сургалтыг сайжруулах үүднээс боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас хөрөнгө оруулалтын талыг шийдэж өгсөн байна. Ирээдүйг гартаа адах залуучуудад сурч мэдэх боломж өдөр бүр нээлттэй болж байна.
Өвчний төгсгөлийн шатанд байгаа бие сэтгэлийн зовлонд автсан хүмүүсийг өвчин зовир багтай сэтгэл санааг нь тайван байлгаж сүүлчийн замд нь үдэх хөнгөвчлөх эмчилгээ гэж байдаг. Энэ төрлийн эмчилгээг 10 жил ашигын бусаар хийж ирсэн Найдвар хоспис эмнэлэг өнөөдөр өөрийн гэсэн байртай боллоо. Хүмүүсийн итгэл найдвар эдгэрх найдваргүй болсон өвчтнүүд их хвчлэн гэрээрээ эмчилгээ хийлэгдэг. Ингэснээр тухайн айл өрхийн нэг гишүүн байнгын гэртээ сууж хүнд өвчнөдөө шаналж байгаа гэр бүлийн гишүүнээ асрах хэрэгтэй болдгоо. Харин хоспис эмнэлэгт хөнгөвчлөх эмчилгээ хийлгэснээр өвчин зөөр багтаа байхаас гадна сэтгэл заслын эмчилгээ хийлгэж амар тайван байх боломж бүрддэг. Найдвар хоспис эмнэлэг нь анх 2003 онд үйл ажиллагаагаа эхлүүлж гэрээр хөнгөвчлөх эмчилгээг ямар ч үн төлбөргүй үзүүлдэг байжээ. Удалгүй түрээсээ байранд орж 10 гаруй жил үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна. Зориултын бус байранд сар бүр өндөр түрээс төлөх нь бэрхшээлтэй байсан бол өнөөдөр тэд өөрийн гэсэн байртай болж байна. Түрээсж байгаа байр маань бас яг стандарт бас сайн хангаж чадахгүй тийм эмнэлгийн нөхцөлд бас ингээд яг бүрэн үйл ажиллагаа явуулахад хэцүү байдаг байсан. Тэгсэн мөртлөө сар болгон одоо тодорхой хэмжээгээр бид нар мөнгө өгдөг. Тэгэж одоо үйл ажиллагаа явуулсаар ирсэн их хүнд нөхцөл гэдэг бас туулж ирсэн л та. Өнөөдөр бол их сайхан өдөр байна л та. Бид нар шинээр өөрийн гэсэн одоо орох байртай болоод түүнийг бас аль биесээр нээж байгаа ийм сайхан үйл ажиллагаа явуулж байна. Найдвар хоспис эмнэлгийн захирал Бүрэн Жаргалын энэ үйл хэргийг Улаанбаатар Ротary клубээс олон улсын Ротary хөдөлгөөний хүмүүнлэгийн шагналд тодорхойлж өнгөрсөн жил The One гэх нэр хүндтэй шагналыг Монголоос анх удаа Бүрэн Жаргал эмч авчээ. Тус шагналыг дагалдаж $50,000 ирсэн байна. Энэ мөнгийг тус эмнэлгийн байрыг худалдаа авахд зарцуулжээ. Эмнэлгийн байрны засварын зардалд Улаанбаатар Ротary клуб болон Ротаryгийн хөгжлийн сангаас ч хувь нэмрээ оруулжээ. Энэ олон жилийн туршид бол маш олон хүнд одоо эмнэлгийн тусламж, нэгэн яралтай эмнэлгийн тусламж үйлчлэгээг үзүүлж одоо ажиллаж исэн их туршлагатай одоо сайн сайхны төлөө явж байгаа ийм эмнэлэг байгаа. Тэдний үйл ажиллагааг бид нэр дэмжиж одоо ажиллахаар бол анх би өөрөө клубөөсөө одоо Бүрэн Жаргалын эмчтэй 2015 онд нэг хурал дээр анх танилцаад бас ингээд ийм сайхан үеийг яаж дэмжих вэ гэж бодоод өөрөө би энэ шагналд одоо клубөөсөө санаачлаад тодорхойлж ирсэн юм. Дамт даржаадаг шинэ эмнэлгийн нийт хүчин чадал нь 15 ортой, нийт 10 ажилтнтай байна. Найдвар хоспис эмнэлгийн хамт олон өнөө хүртэл өвчний төгсгөлийн шатанд байгаа 4,000 гаруй хүмүүст хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ар гэрийнхнийхэн сэтгэлийн зовлон давхар хуваалцаар ирсэн байна. Түүнчлэн тус эмнэлгийн хамт олон 100 гаруй эдгэшгүй хүнд өвчтэй хүүхдүүдэд ямар ч үн төлбөргүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж өвчин зүдгүүрээс нь хөнгөвчлсөн байна. Мөн архины хамааралтай болон орон гэргүй хүмүүс хэвтрийн өвчтөн, асран хамгаалагч ар гэрийн тусламжгүй өвчтнүүдэд гэрээр тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Хэрэглэгч олон нийтийн санал асуудгаар шилдэгүүдийг тодруулдаг West of Mongolia шагналын эзэд тодорлоо. Энэ удаагийн цахим санал асуулгад давхарсан тоогоор 1,600,000 хүн оролцсон байна. Дугайлбал Арангаа аймаг иргэдээс хамгийн их санал авч West of Mongolia шагналын эзэн болжээ. Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбооноос зохион байгуулдаг Best of Mongolia шилдэгийн шагнал гардуулах ёслол 4 жилдээ боллоо. Энэ жил захим ертөнцийн хүн орон нутгаас Архангай аймгийг шилдэг аймаг гэж нэрлэжээ. Архангай аймаг төрийн үйлчлэгийг нэг цэгээс хүргэдэг болсон гудамж төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамгийн олон мал тоолуулсан зэрэг олон амжилт гарган иргэдийн санал асуулгаар Best of Mongolia шагналын эзэн болсон байна. За Архангай аймгийн тухайд бол төрийн үйлчлэгээнүүдийг нэг цэг дээрээс үзүүлдэг болсон асуудал. За мөн иргэнд хандсан ахуй үйлчлэгийг аймаг сумгүй төгс хийж гүйцэтгэсэн асуудал. За мөн Архангай аймагт хэрэгжиж байгаа гудамж төсөл Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн орон сууц корпорацийн шугамаар баригдаж байгаа орон сууцууд. За мөн Архангай аймгийн дэд бүтцийн асуудал. За Архангай аймгийн боловсролын байгууллагын үнэлгээ. Энэ нь бол Архангай аймгийн төв цэцэрлэг хот гэхэд цэцэрлэгт хамралтыг 100% хүргэсэн байгаа. Харин нийслэлээс Баянгол дүүргийг шилдэг дүүрэг гэж иргэд захимаар санал өгчээ. Тус дүүрэг 2015 онд 140 ортой хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтанд оруулж мөн бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийсэн гэж Баянгол дүүргийн засаг дарга Орсон альж байна.
2015 онд Баян гол дүүрэг шилэн насны хуудах дамжийг бол маш сайн хэрэгжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд, улсын хэмжээнд Баян гол дүүрэг бол ил тод нээлттэй байдал тийм ээ. Шилэн насны хуулийг хэрэгжүүлэх тал дээр бол маш санаачтай ажилласан. Маш олон цэцэрлэгүүдийг, тодорхой хэмжээний цэцэрлэгүүдийг барьж шинээр барьсан, өргөтгсөн, давхарлсан гэд энэ хувь хэмжээг 92-д хүргэж чадсан бас манай дүүргийн хамт олонны амжилт байсан бахаа гэж бодож байна. Мөн иргэдээс хамгийн их өндөр санал авсан боловсролын салбарын байгууллагаар хөдөө аж ахуйн их сургууль шалгарчээ. Тэд өнгөрсөн жилд сургуулийн шинэ хөтөлбөр нэвтрүүлж ганцхан жилийн дотор 22 лаборатори шинээр ашиглалтанд оруулсан байна. Бүрэлдэхүүн сургуулиудаас дотроо олон улсын магадлан хэвлэлд эдийн засаг бизнесийн сургууль болон зарим хөтөлбөрүүдэд хамруулсан хөрөнгө оруулалт хөгжлийн хүрээнд томоохон өөрчлөлт шинжилгээ хийсэн ийм томоохон амжилтуудаар манай сургууль, манай хамт олон 2015 онд ихтэй сургууль боловсролын салбартаа тэргүүлэх байр суурийг эзэлсэн байхаа гэж би хөвдөө бодож байна. Шилдгээр шалгарсан Апо компани 2014 онд шинэ сүүний үйлдвэрээ ашиглалтанд оруулж байсан. Ингэснээр 14 нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд бол Апо компани ISO 22000 стандартыг үйл ажиллагаанд авч хэрэгжүүлсэн бөгөөд нийслэлийн мэргэжлийн хэлбэрээс бол хэрэглэгчдэд ээлжтэй үйлдвэрлэгчээр мөн шалгарсан байгаа. Best of Mongolia шагналын эсдийг тодруулахдаа үндэсний хэмжээнд санал асуулга явуулдаг. Энэ жилийн хувьд иргэд олон нийт 680 гаруй аж ахуйн нэгж газруудын үйл ажиллагааг үнэлэн саналаа өгсөн тухай тус үйл ажиллагааг зохион байгуулагчид хэллээ. Сая 800, сая 500 орчимд хүмүүс хэрэглэгч олон нийт хүний умын сайт захин орчинд судалгаа өгдөг байгаа. 2016 оны хамгийн анхны шагналыг Best of-оор Монгол улсад эхлүүлдэг байгаа. Best of Mongolia шагналыг олон нийтийн дунд нээлттэй захин санал асуулгаар тодруулдагаараа Best of Mongolia шагнал илүү үнд цэнтэй гэж зохион байгуулагчид үзэж байна. Боловсролын салбараас баг дунд аглагангийн сурагчдын сурах орчныг хүүхдийн насных нь онцлог тааруулан бүрдүүлэх бодлого барьж байна. Энэ хүрээнд баг сургууль цэцэрлэгийн цогцлборуудыг энэ онд ашиглалтанд оруулна. Мөн эрх авраас аглах сургууль барих ажлыг эхлүүлэх юм байна. Ахлах сургууль барих асуудлаар дүүргүүдээс санал авах ажил эхэлсэн. Ирсэн саналууд дээр үндэслэн тооцоо судалгаа гаргах учраас хэдэн сургууль барих та одоогоор гараагүй байна. Бид нар нийслэлийн боловсролын газар дээр бас энэ саналуудыг нэлээд сайн судалж үзээд хамгийн түрүүнд боломжтой гэдэг юм уу байр савны хувьд боломжтой, төсөв санхүүгийн хувьд боломжтой, болсон хүчний хувьд хөндрөл учрахгүйг, төсөвд хөндрөл учруулахааргүй шийдэгдээд явчих юм ахлах сургуулиуд бол энэ хаврдаа байгуулна гэсэн юм төлөвлөгөөд ажиллаж байна. Харин баг сургууль цэцэрлэгийн цогцлбор барих ажил 3 жилийн өмнөөс эхэлсэн. Энэ оны 9-р сарын 1 гэхэд нийт 16 баг сургууль цэцэрлэгийн цогцлбор нээлттэй хийхий байна. Нийтдээ нийслэлд 90 гаруй баг сургууль цэцэрлэгийн цогцлбор байгуулагдах юм байна. Цэцэрлэгт явж байгаад баг сургууль руу шууд орчдөг. Гэрээсээ гүгээд 500 метрийн ойр ордоо сургуультай очиод гүгээд орчдөг. Ийм боломж олцоог бүрдүүлж байгаараа бол олон талын ач холбогдолтой байж байгаа. Цэцэрлэгээс шууд баг сургуульд элсэж, сургалтын уялдаатай хөтөлбөрөөр суралцах орчин цогцлборууд ашиглалтанд орсноор сайжирна гэж салбарынхан үзэж байна. Мөн сурагчдыг сургуулаа төгсөөд оюутан болох дадлагт суралцуулах, сонгосон мэргэжлийнхээ чиглэлээр хичээлээ гүнзгийрүүлэн үзэх зэрэг олон боломж ахлах сургууль байгуулснаар бүрдэнэ гэж тооцоолж байгаа юм. Боловсролын салбарт хэмжилсэн тухай ойлголт бий. Харин үүнийг боловсролын чанарыг дээшлүүлэхэд хэрхэн үр дүнтэй ашиглалаар багш судлаачид хэлцлээ. Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, багшийн мэргэжил дээшлүүлэх институт, боловсролын үнэлгээний төв хамтран онол практикийн баг хурал зохион байгууллаа. Боловсролын чанарыг дээшлүүлэхэд эхлээд багшийн ур чадварыг үнэлэх, хэмжих асуудал чухлаар тавигддаг байна. Сайн багш гэсэн ерөнхий ойлголт олон нийтэд байдаг ч түүнийг тоогоор хэрхэн илэрхийлж, хэмжүүрийг цаасан дээр яаж буулгах тухай асуудал чухал байгааг онол практикийн энэ хурлаар хэлэлцсэн байна. Багш нарт нөгөө сурагчтай амжилттай сургах, багш өөрийнхөө үйл ажиллагааг амжилттай төлөвлөхийн тулд даалгавар боловсруулахад их тулгамдсан асуудлууд байсан. Тэр ч утгаараа энэ боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал шийдэл арга зам гэсэн энэ эзэмшилгээний хурлын сэдвийг сонгосон нь цаг үе олсон үр дүнтэй ажил болсон гэж бодож байна. Энэ хурлаас бол би ямар ч байсан боловсролын чанарыг тоогоор үнэлэхтэй бол тийм ээ ямар юунуудыг аргачлалуудыг хэрэглэх үү гэсэн талын илэрхийлүүд нэлээд тавигдж байна л да. Чанарыг тоогоор үнэлнэ гэдэг чинь түүхтэй хэцүү шүү дээ. Түүхтэй тий. Тэгээ энэ хурал дээр бол тэр хэцүү асуудлыг шийдэх, тийм асуудал тулгамдчаад байгаа тий. Тэрнийг шийдэх арга зам, шийдлийн үндслүүдийн талаар л ярилцж байна л да.
Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал шийдэл арга зам сэдвт энэ удаагийн онол практикийн баг гуралд багш нар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Тухайлбал багш болох гэж байгаа оюутны шинжлэх ухаанч арга барилд суралцах боломжийг судалсан судалгаа туршилтын үр дүнг илтгэгч мөнх сайхан танилцууллаа. Туршилтыг багш болох гэж байгаа 100 гаруй оюутны дунд 2 жилийн хугацаанд хийсэн байна. Статистик боловсруулалт эдрийг бол бас нилээдгүүд хийгээд нилээд олон зүйл хэмжсэн л дээ. Тэгж байгаа л нилээд зэгцэлж байгаа л багцлал үр дүнгийн тавьсан энэ хуралд бол хэлгэлээ. За үр дүн нь бол ямар ч хэсэн энэ арга барилыг оюутан байхад нь дидактикийн болон сургуулийн физикийн хичээлүүдээр төлөвшүүлэх боломжтой байна. Ямар ч хэсэн нэг дундаж маань бол нэг 60% гарч ирсэн байгаа. Боловсролын хэмжил зүг цаашид бодиттой хэрэгжүүлж арга зүйг нь тодорхой болгосны үндсэн дээр Монголын боловсролын чанар үр дүнг дээшлүүлэх боломж бүрднэ гэж хуралд оролцсон судлаач багш нар хэлж байна. Өөрөөр хэлбэл боловсролын салбарын бат бөх ганхахааргүй сайн суурийг бий болгохын тулд багш нар өөрсдөө энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа нь энэ юм а. Апу трейдинг компани олон улсын ISO 9001/2008 батламж дардан авлаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон улсын чанарт инхүү нийцэж байгаа нь хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгааг өгч байгаа томоохон үзүүлэлт гэж тус компанийнхан үзэж байна. Апу трейдинг компани байгуулагдсан цагаас эхлэн үлэмжийн чанарыг өдөр тутмын үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон ажиллаж иржээ. Үлэмжийн чанарыг бий болгохын тулд ISO 9001/2008 олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн байна. Энэ нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нэг бүрээн боловсруулах үйл явц шатад амжилтлага бүртэн хянаж чадаж байгаагийн баталгаа юм аа. Апу компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон улсын ISO 9001/2008 чанарын шаардлагыг хангасан талархал илэрхийлж байна. Удахгүй Хонконгийн зах зээлд Апу компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой болно гэдэгт итгэж байна. Тус компани хамт олон дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллахын тулд зөвхөн технологийн шинжилгээр хязгаарлагдахгүй цаашид компанийнхаа үйл ажиллагааг улам өргөжүүлэхээр зорж байна. Олон улсын чанарын стандартыг манай компани хэрэгжүүлснээр бид зөвхөн Монголын шингэн үйлсийн салбарт төдийгүй олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгосон түүхэн үйл явдал боллоо гэж бид дүгнэж байна. Апу трейдинг компани үйл ажиллагааг тасралтгүй сайжруулсаар ирсэн. Энэ нь олон улсын түвшинд баталгаажж байна гэж Монголын бүтээмжийн төвөөс дүгнэж байна. Энэ бол зөвхөн төслийн хугацаанд хийсэн ажил биш байдаг. Ямар ч байгууллага ISO гэж нэрлээгүй ч гэсэн энэ чанарын удирдлагын тогтцооны шаардлагуудыг хэрэгжүүлж байдаг. Энэ байгууллага маань 10 жилийн хөдөлмөрийн үр шин өнөөдөр олон улсын түвшинд баталгаажж байна гэж хэлж байна. Апу трейдинг компани бүтээгдэхүүн инхүү ISO 9001/2008 олон улсын стандартад нийцснээр олон улсын стандартыг хангасан үндэсний компани нэгээр нэмэгдээд байна. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр шог зургийн үсгэлэнгээс бэлтгэсэн мэдээ сурвалжлагаар үргэлжилж байна. Нийгмийн болж бүтэхгүй олон зүйлсийг хошин өнгөөр илэрхийлж чаддаг мэрэгжил бол яа харахгүй шог зураачд. Өөр өнцөг, өөр мэдрэмжийг үзэгчдэд төрүүлж чаддаг энэ төрлийн уран зураачдын манлай гэж хэлж болох урлагийн гавьяа сэтгэлтэн Байдий уран бүтээлийн шинэ үсгэлэнгийн гаргажээ. Энэ удаагийн үсгэлэнд шог зураг, уран зургийг хослуулснараа онцлог болж байна. Шог зураачдын багш гэгддэг цэвгийн байдаг шог зураач гэдгээр нь олон хүн мэддэгч мөн уран зургийн төрлөөр бүтээл төөрөгдөг гэдгийг зарим хүмүүс мэддэггүй. Энэ удаагийн үзэсгэлэнт зураач Байдий Монгол улсын байгалийн үзэсгэлэн зохицсон газруудаар сүүлийн 2 жилийн турш аялж явахдаа зурсан зургуудаа дэлгэн тавьсан байна. Газар нутгаараа их нутгаараа ингээд аялан явах зураа зурсан одоо судалбар таталбар тэр юмнаас харж байгаа тэрнээ баяжуулаад тэгээд би одоо уран зураг зурсаг энэ бол дандаа ер нь холит газрууд байгаа. Үлэг зомгийн одоо домогт тийм газрууд. Улс төрийн шог гэхээс илүү нөгөө тайлбар багтай хүн хараад ойлгох аж байдлын шог зураг гэж нэрлэж байна. Ийм төрлөөр илүү их төлхөө тойрсон ийм зургууд нь багш байна. Мэдээж Байдий багш маань шог зургийн бүхий л төрлөөр уран бүтээлээ тайлбарладаг. Уран бүтээлч Байдий энэ удаагийн үзэсгэлэнгээ үлгэр домгийн орон гэж нэрлэжээ. Байгалийн үзэсгэлэн тогтцыг харуулсан зургийн хажуугаар ягт утга агуулгатай шог хошин зургууд үзэх нь нэг зэрэг хоёр үзэсгэлэн үзэж байгаа мэт мэдрэгдэж байна гэж урагдсан зочид хэлж байлаа. Шог зургуудын хувьд тайлбар багтай уран шог зургийн төрөлд хамаарах бүтээлүүд юм байна. Хөвсгөл аймгийн цаа бугын сүрэг өнгөрсөн жил 117-оор өсч Монгол улсын нийт цаан сүргийн тоо 1855-д хүрээд байна.
Цаатан иргэдийн амьдралын түвшин дээшилж тодорхой орлоготой болсноор цааны махыг ичинд хэрэглэх нь багасч ийхүү цаа бугын тоо толгой өсөхөд нөлөөлжээ. Хөвсгөл аймгийн бусад аймагаас ялгагдах нэг онцлог нь 5 хошуу малаас гадна 6 дахь хошуу мал болсон цаан сүрэг. Үндэсний цөөнх болсон цаатан иргэдийг төрөөс дэмжиж тэдний амьдралын түвшинг сайжруулах зорилгоор цаатан иргэд сар бүр тэтгэмж авдаг. Ингэж цаатнуудын нийгмийн асуудлыг шийдэж өгснөөр Монгол улсын цаан сүргийн тоо толгой сүүлийн 3 жилд өсөх хандлагатай болсон байна. Ерөнхийлөгчийн зарилгаар үндэсний цөөнх болсон одоо энэ цаатан иргэдтэй бол 16 нас хүрсэн хүн болгонд бол одоо бас тэтгэмж 16 наснаас доош хүүхдүүд бол одоо 50%-аар тэтгэмж бол сар болго ингэж бас тодорхой хэмжээний бас тэр хүмүүст одоо бас ингэж төр засгийн бодлогоор бол одоо ингэж тэмцэх үйл ажиллагаа гарч ирсэн. За энэ хүрээнд бол одоо бас цаан сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэх, цусын сайжруулах, сэлбэх зорилгоор бол одоо Оросын холбооны улсын туваагаас бол одоо бас 2 удаа бас цаа бугыг авчирж бол одоо бас цаан сүргийн цусыг сэлбэж сайжруулсан байдаг. 2012 оны байдлаар цаа бугын тоо толгой 1381 байсан бол өнөөдөр Монгол улсын нийт цаа бугын тоо 1855-д хүрээд байна. Цаа бугын тоо толгойг өсгөх, үйлдвэр ухсааг сайжруулах, цус сэлгэх зорилгоор Туваа улсаас 20 үржлийн цаа буг оруулж ирэн нутагшуулжээ. Цаа буг дээд тал нь 25 хүртэл насалж, жилд 1 удаа төлөлдөг. Хөвсгөл аймгийн Эренчин Лүмб сум, Цагаануур, Улаан ул сумдын нутгаар тархан суурьшдаг цаатан иргэдийн дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн оны байдлаар 367 цаа маллагч, нүүдэлчин буюу 86 үрхайл цаа маллаж байгаа юм байна. Цагаан сарын өмнө уламжлуулгын зохион байгуулагддаг үндэсний спортын нэг төрөл бол мөсний шагаа юм. Энэ оны мөсний шагаан тэмцээн Аранхан аймагт болж байна. Хэдий цагаагаар хүйтэнч тамирын гол дээр том баггүй шагаа харуулж байна. Анх 1997 оноос эхлэн уламжлалт болгон зохион байгуулж ирсэн мөсний шагаан тэмцээн 16 дахь удаага Архангай аймгийн Эрдэнэ болгон сумын урд тамирын гол дээр эхэллээ. Энэ жил 16 хүртэлх насны өсвөрийн харваачдын аврах шалгаруулалт нь насанд хүрэгчдтэйгээ зэрэг болж байгаагаараа онцлог юм. Энэ спорт тэртээ 300 гаруй жилийн өмнө болгоо уулын өвөр, чонотлын хөндий, заяа хүрээнд анхлаа үүсч байсан энэ спорт өнөөдөр үндэсний хэмжээний спорт болоод ингээд улсынхаа аврах шалгаруулалт үүсгэн байгуулалт нь Аранхан аймагтаа хийж байгаа. Хөл их баяртай байна. Аав ах нарыгаа дагаад анхны тэмцээнд орж байгаа хүүхдүүдээс эхлээд 60-ад жил мөсний шагаан спортоор хичээлж байгаа ахмадууд ч энд ирсэн байна. Мөсний шагаан харваагаар хичээснээр хараа сайжирч уушиг тэлдэг, үе мөчний өвчин зовиоргүй болгодог гэд олон давуу талтай гэж ахмад харваачид ярьж байна. Ах надаа 71 настай. Тэгэл харуулсандаа 56 жил харуулж байна. Дуулсан мэрэгэн цалтай үе мөч тэгээд хөл гарын өвчин хамраа ханиа төртөл энэ ирэхэд арилждаг тийм тал байдаг шүү дээ. Энд их сайхан. Бас энэ Баянгаан бас жоохон зас мас гэсэн сайхан тэлэрчлээ бас наадам сайхан болох байхаа л гэж бодож байна. Архангай аймгийн 19 сум, Өвөрхангай, Хинти, Орхон, Улаанбаатар хотуудаас харваачид цэцмэргнээс орж байна. Олон жил мөсний шагаан спортыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байгаа шилдэг харваачдыг энэ үеэр шагнаж урамшуулсан юм. Спортын мастер, дэд мастер, улсын шүүгч гэсэн нэг одоо улсаас олгосон харваач шүүгчнэрт одоо шагналыг гантуулсан. Мөн үндэсний олимпийн орооны шагнал яамны жоох хүчийг. Тэгээд одоо энэ жилд одоо гол онцлог нь бол одоо мөсний шагаан харваад хүн одоо анх удаага бүтэн гатс одоо манай хавханд харваач бүрэн очир шагнуулсан байгаа. Мөсний шагаан харвааны тэмцээн маргааш Цуваа харваагаар үргэлжлэх юм байна. Дашинд мэдээлэхэд Архангай аймгийн мөсний шагаан холбоо 2014 онд байгуулагдаж, одоо бүх сумдад дэд холбоодод үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоо та бүхэн манай хөтөлбөрийн дараагийн хэсэг болох олон улсын үйл амьдралын мэдээ хүлээн авна. Бүгд найрамд Хятад улсын дарга Ши Цзиньпин Бээжин хотноо Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг албан ёсоор нээлээ. За ноён Ши Цзиньпин нээлттэй ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк өнөөдөр ажиллаа эхэлж байна. Энэ банкыг байгуулснаар бид Аз төвд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах, эрчимжүүлэх боломжтой болохын зэрэгцээ банк бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд тус нэмэр болох нь тодорхой. Оролцогч орнууд хөрөнгө оруулалтаар нэмнэ гэдэгт бид найдаж байгаа. Энэ банк бүс нутгийн
бусад эдийн засгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтооход нээлттэй төдийгүй аливаа асуудалд ил тод байр суурьнаас хандна гэдгийг амлаж байна гэсэн юм а. За үдээс хойш банкны удирдах зөвлөлийн хурал болж бүгд найрамдах Хятад улсын сангийн орлогч сайд асан Жин Люцинийг банкны ерөнхийлөгчөөр за сангийн сайд Лоу Зэвийг захирлуудын зөвлөлийн дараагаар сонголоо. Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банкыг Хятад улсын санаачлагаар байгуулсан бөгөөд банкны гол үүрэг бүс нутгийн орон хооронд дэд үтсийн салбар дахь саад бэрхшээлийг гэтлэн давхад орчиж байгаа юм. За Хятад улс санаачлагчийн хувьд дөрмийн сангийн 50 тэрбумыг гаргаж байна. За Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк зээл олгох, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө мөнгөний баталгаа гаргах, техникийн тусламж үзүүлэх зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх юм а. За оруулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр бүгд найрамдах Хятад улс, Энэтхэг, Оросын улбооны улс, Герман, Өмнөд Солонгос гэсэн 5 улс тэргүүлж байгаа. За банкны дөрмийн сан 100 тэрбум доллар, Азийн орнууд дөрмийн сангийн 75-аас дээшгүй хувийг бүрдүүлэх бөгөөд бусад үлдсэн гишүүн орнууд 25%-ийг нь бүрдүүлэх ёстой юм. За дөрмийн санг тус бүр 100 мянган долларын үн бүхий 1 сая хувьцаанд хуваасан. За банкны төв байр нь Бээжин хотод байрлах юм а. За арлын засаг захиргааны тэргүүний төлөөх эрх баригч Гоминда намаас Чу Лилүн, за ардчсан дэвшилтэд намаас Цай Инвэн, ардын анхны намаас Сун Чую нар өрсөлдөж байгаа. За энэ сонгуульд маш их ач холбогдолтой. Сонгуулийн үр дүн ямар гарахаас Тайван Бээжинтэй ямар харилцаа тогтоох вэ гэх асуудал шууд хамаарах юм. За 2008 онд Гоминда намын Ма Инцүү засаг захиргааны тэргүүн болсноор Тайван Бээжингийн харилцаа сайжирч ирсэн. За энэ хүн эдийн засгийн хувьд их газрын Хятадтай ойртох. За ингэхдээ арлын бие даасан байдлыг хадгалах гэсэн бодлого баримтаж ирсэн ийм хүн юм. За гэвч түүний энэ бодлогыг эсэргүүцэх хүмүүс бас зөндөө байна. За тэд Ма Инцүүг энэ тал дээр арай ихийг нуруундаа үүрж байна хэмээн шүүмжилж байгаамаа. За энэ бол их газрын Хятад эхлээд эдийн засгаар, за дараа нь аажимдаа улс төрөөр арлыг боомлно гэж эмээж байгаа нэгэн хэлбэр юм. За нөхцөл байдал ийм байгаа үед Хятадаас илүү их тусгаар байсан дээр гэж үзэж сонгуулийн сурталчилгаагаа энэ тал руу чиглүүлсэн ардчсан дэвшилтэд намд сонгуульд ялалт байгуулах боломж их байгаа нь харагдж байна. За Хятад улс Тайваныг өөрийн нэлээд хөдөлгөөнтэй, гэхдээ хизээ нэгэн цагт их газрын Хятадтай нийлэх ёстой бүс нутаг гэж үздэг. За 1949 онд Гоминда намын удирдагч Чанкаши болон түүнийг дэмжигчид коммунистуудтай хийсэн иргэний дайнд ялагдаж Тайван арал руу зугтсан юм а. За хэдийгээр Гоминда нам Бээжинтэй харилцаа холбоогоо сайжруулахыг эрмэлддэг гэлээ коммунистууд 1949 онд засгийн эрх булаан авсныг Гоминда намынхан хууль бос. Тайваны засгийн газрыг бүх хятадын хууль ёсны эрх баригчид гэж үздэг юм байна. За орон нутгийн хууль тогтоомжид зааснаар Тайваны засаг захиргааны тэргүүний сонгуул 4 жилд нэг удаа болдог бөгөөд тэргүүн болсон хүн нэг удаа удиран сонгогдох эрхтэй юм байна. За 113 гишүүнтэй хууль тогтоох хурал бас 4 жилд сонгуул нь 4 жилд нэг удаа болдог. За Тайваны хүн ам 23 сая. За үүний 18.8 сая нь санал өгөх эрхтэй. За эндээс ирж байгаа мэдээгээр 40 мянган цагдаа аюулгүй байдал хангах ажилд оролцож байна. За сонгуулийн урьдчилсан дүн өнөөрөө гарах юм а. За Исламын Магриби орнууд дахь Аль-Каида гэдэг хэд даврагч бүлэг өчигдөр Буркина Фасо улсын нийслэл Уагадугу хотод Splendid зочид буудал руу халдаж олон хүнийг барьцаасан хэрэг явдал гарлаа. За хэрэг гарсны дараа хүчнийхэн зочид буудал руу дайрч барьцаалагдсан 63 хүнийг суллаад байна. За эдгээрийн дотор Буркина Фасо улсын төрийн алба, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Penguin de Clemana Savadogo байсан байгаа юм. За Associated Press агентлаг энэ мэдээллийг нотолж байгаа. За эндээс ирж байгаа мэдээгээр Франц болон Америкийн мэргэжилтнүүд Буркина Фасогийн хууль сахиулагчдад тусалж байгаа юм байна. За дайралт эхэлмэгц хүчнийхэн тесрэх бөмбөг хэрэгэлсэн. За үүний дүнд зочид буудлын 1-р давхарт гал гарсан байна. За орон нутгийн эмнэлгийн ерөнхий эмчийн хэлж байгаагаар хэд даврагчдын халдлагын үеэр 20-од хүн амь өргөцсөн.
За гэхдээ амь өргөцсөн хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээ хараахан гараагүй. За ямар ч байсан хэрэг явдлыг нүдээр үзэж харсан хүмүүсийн ярьж байгаагаар дор хаяж 20-од хүн амь өргөцсөн юм байна. За халдлага эхлэх үеэр зочид буудалд үүмэн бужигнаан болж эмнэлэгт сумны шарх авсан 15 хүн, за мөн бэртэж гэмтсэн 20-од хүн ирсэн юм байна. За хэд даврагчид өчигдөр орой зочид буудал руу халдаж хүмүүсийг барьцаасаа. За зочид буудал орчинд хэд хэдэн дэлбэрэлт болж, за мөн буудалцаан болсон байгаа. За энэ зочид буудалд нэгдсэн үндэсний байгууллагын ажилтнууд амьдардаг. За тэгээж энэ зочид буудал гадныханд нэлээд нэр хүндтэй, энд буух дуртай газрын нэг юм байна. Өнгөрсөн мигмар гарагт Туркийн Стамбул хотын төвд халдлага үйлдсэн амиа золиослогч итгээд бусдад өөр 4 хүний хамт Турк улсад 4 ч гэсэн нэрээр бүртгүүлж орж ирснийг тогтоосон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байх юм а. Туркийн цагдаагийн газар Германы 10 жуулчны амь насанд хүрсэн террорист халдлагыг үйлдсэн этгээд нь Сирийн иргэн Исламын улс террорист бүлгийн гишүүн Набил Фадли гэгч болохыг тогтоогод байгаа юм байна. За мөн Туркийн цагдаа нар Стамбулын төвд болсон халдлагыг зохион байгуулахад тусалсан үндэслэлээр 7 хүнийг баривчлан саатуулад байна. За эдгээр 7 с жигтний 4 нь амиа золиослогч Фадлитэй хамт энэ сарын 5-ны өдөр Стамбул хотод 4 гэж бүртгүүлж орж ирсэн ийм хүмүүс байна гэдгийг цагдаа нар шийдэлж байгаа. За тэднийг халдлага үйлдэхэд гар бие оролцсон эсхийг одоо Туркийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. Хятадын эрх баригчид түүхий газрын тосны ханш унаж байгаатай холбогдуулан шатхуун түгээх станцуудаар худалдаалж байгаа хэрэглээний байгалийн хийн үнэнд тавих хяналтаа чангатгаж байгаа юм байна. За тус улсын үндэсний хөгжил, шинэ итгэлийн хороо жижиглэнгээр борлуулж байгаа хэрэглээний хийн үнийн хяналтыг чангатгах шин журам пүрэв гаргаас хэрэгжиж эхэлсэн тухай мэдээлж байна. За Хятадын засгийн газар газрын тосны ханшийн докторгүй байдалтай холбогдуулан хэрэглээний болон дизель түлшний үнийн дээд хязгаарыг тогтоодог юм. За одоо импортын газрын тос 1 баррел нь 40 Америк доллароос доош ханшаар орж ирж байгаа учраас хий болон дизель түлшний үнийг бодит байдалтай нийцүүлж тогтоох журам үйлчлэх гэж байгаа юм байна. За Хятадын эрх баригчид энэ журмаа газрын тосны салбараа хамгаалах зорилготой хэрэгжүүлнэ гэсэн тайлбар өгöd байна. За мөн Хятадын засгийн газар шатхууны хэрэглээг бууруулж, агаарын бохирлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх бодлого барих юм байна. За гэвч Хятадын зарим иргэд хямд өртгөөр импортлж байгаа газрын тосны үр ашгийг бүрэн хүртэж чадахгүй байна гэх зэргээр төрийн хяналтаа эсэргүүцэх хандлагыг цахим орчинд илэрхийлсэн байна. За манай урд хөршид ийм арга хэмжээ авч байгаа хойгоор Америкийн нэгдсэн улсад занрын хийн олборлолд эрхэлдэг Японы компани алдагдaltaй ажиллаж байгаа тухайга зарлаж байна. За Tokyo Gas гэдэг компани ерөнхий нэгтлэн бодох Shuichi Yoshidaгийн хэлснээр тус компани 90 сая долларын алдагдлалд орсон байна. За үүний гол шалтгаан дэлхийн зах зээл дээр нефть болон байгалийн хийн үн эрс унсантай шууд холбоотой. За нефть болон байгалийн хийн үн эрс унлаа. Бид ингэнэ гэж огт төсөөлөөгүй байсан. Үн ханш ийм болно гэдгийг хэн ч урьдчилан таамаглаж чадаагүй гэж Shuichi Yoshida хэлж байх юм. За шинжээчдийн үзэж байгаагаар баррел нефтийн үн 60-аас 80 доллар байхад занрын хий олборлох нь ашигтай. Харин 21 дугаар зууны 2 дугаар хагасдалд нефтийн үн эргээд 60-аас 80 доллар хүрэх тул одоогийн байдлаар занрын хий олборлох нь аливаа нэгэн компанид алдагдaltaй туснаа гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. За тэгхцүүр Brent маркийн 1 баррел нефтийн үн Лондонгийн төв хоорондын бараа түүхий эдийн бирждээр 5.5%-аар унаж 29 доллар 18 цент хүрлээ. За өнгөрч байгаа 7 хоногийн хувьд Brent маркийн нефтийн үн нийтдээ 14%-аар инхүү буурлаа. За та бүхэндээ гадаад мэдээгээ хүргэлээ. Үзэгч та бүхэн амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж байна уу? Өдөр тутмын спортын